Сайн байцгаана уу? Аливаа тэмцэх газрын мэдээлэл нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. За энэ удаагийн нэвтрүүлгээр аливаа тэмцэх газраас 4-р сард хийж хэрэгжүүлсэн зарим онцлог үйл ажиллагааны талаарх мэдээллийг товчлон үргэхээр бэлтгэлээ. Нийтийн албан тушаалтныг хахуул авч байхад үйлдэл дээр нь саатуулж хойшлуулшгүйгээр баривчлаа. Гайлийн ерөнхий газрын харьяа замын үд дэх гайлийн газрын гайлийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Сэлб дэд төвийн орон сууцны иж бүрэн зохицбор хороолол төсөл арга хэмжээг сонгон шалгаруулалтад холбогдох гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэгнээ шалгаж байна. Прокурорын байгууллагаас харьяалал тогтоом эрүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Гэмт хэрэг үлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. 2026 оны 1-р улиралд нийтийн албан томилогдохоор нэр дэвшсэн нийт 5900 гаруй нэр дэвшигчийн өөрчлөлтсөн мэдүүлгийг хянан шалгалаа. Чингис хаан болон Капитал банкнаас 7 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөвлөд байна. 2026 оны 1-р улиралд авилга, ашиг сонирхлын зөрчлийн талаарх иргэн хуулийн этгээдүүдээс эрүүлсэн 398 гомдол мэдээлэлд хяналт шалгалтыг явууллаа. 233 хүнд холбогдох 1.1 тэрбум төгрөгийг бүрэн болон хэсэгчлэн барагдуулж тэтгэврийн даатгалын санд нөхөн төлөвлөлээ. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээс 2026 оны 4-р сарын 26-ны өдөр нийслэлийн сонгон найрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн албан тушаалтныг хахуул авч байхад үйлдэл дээр нь саатуулж хойшлуулшгүйгээр баривчлаа. Монгол улсын хилээр бараа тээврийн хэрэгсэлд гайлийн хяналт шалгалт хийх, гайлийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд нь бүрэн эрх албан тушаалын байдлаа уруулан ашиглаж, бараа бүтээгдэхүүн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэлийг гүйцэтгэж хахуул авах, хууль бусаар олсон орлогын их усэр бодит шин чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд эрүүгийн уулийн тусгай ангийн 18-6-гийн 1, 22-ийн 1, 22-ийн 4-1 тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэгнээ шалгаж байна. Гайлийн ерөнхий газрын гайлийн улсын байцаагч энэ нь нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн захирлаас хийх ёсгүй үйлдэл буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглан бусдад давуу байдал бий болгосныхоо хариуд 2026 оны 4-р сарын 26-ны өдрийн 20 цагт нийслэлийн сонгон архин дүүргийн нутаг дэвсгэрт 50 сая төгрөгийн хахуул авч байх үед нь саатуулж хойшлуулшгүйгээр баривчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээс гайлийн ерөнхий газрын харьяа замын үд дэх гайлийн газрын гайлийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль заасан үндэслэл журмын хүрээнд замын үд дэх гайлийн газрын 40 гаруй гайлийн улсын байцаагч, гайлийн бүрдүүлэлт хийдэг аж ахуй нэгжүүд хувь хүмүүсийг хамруулан нэгжлийн ажиллагааг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 3 ялгчийг цагдан орох дасан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаад байна. Гайлийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гайлийн бүрдүүлэлт хийдэг иргэд нь эрүүгийн хуулийн 22-ийн 1, 22-ийн 4-т заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахуул авах, хахуул өгөх гэмтэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлд авилгатай тэмцэх газрын мөрдөгч нар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээс 2026 оны 4-р сарын 23-ны өдөр Сэлб 20 минутын хот төслийн хүрээнд зарласан Сэлб дэд төвийн орон сууцны иж бүрэн зохицбор хороолол багц 4.2 төсөл арга хэмжээг сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх гэмтэргийн талаарх мэдээллийг хүлээн авч хянан үзээд хэрэг бүртгэлтийн хэрэгнээ шалгаж байна. Дээрх тендер шалгаруулалтад сонгон шалгарсан нэр бүхий компанийн 30% хувьцаа эзэмшигч, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ИС, тус компанийн 70% хувьцаа эзэмшигч М нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 1-р тойрог замын асуудалд нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг нийслэлийн прокурорын газраас тогтоосон харьяаллын дагуу 2026 оны 4-р сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагаас авилгатай тэмцэх газарт шилжүүлэн ирүүлсэн. Тухайн хэрэгт нийслэлийн засаг даргын эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан 1-р орлогч Дэг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ийн 1-р хэсэг заасан үндслэлээр ялдагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээс шалгаж шилжүүлсэн Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол, Хан уул, сонгон архин дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хяналтаж шийдвэрлэлээ. Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Д нь өөрийнхөө Ж-т урьдчилан үгсэн тохиролцож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын
эрх мэдэл, нэр хүндийг албаны эрх ашигын эсрэг хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор уруулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмтэргийн улмаас олсон 700 мянган Америк долларыг мэдсээр байж их усүрийг нь нуун далдлах зорилгоор гадаад улсад аж ахуй нэгж үүсгэн байгуулж хууль бусаар үйл ажиллагаа явуулсан, мөнгө угаасан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосон юм а. Баянгол хан уул сонгон найрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмтэрэгт хамжигчаар оролцсон, гэмтэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус их усүрийг нуун далдалсан, гэмтэргүүлсэн, гэм буруутай тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хэлээр шийтгсэн бөгөөд түүнээс 1.5 тэрбум төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд нийтийн албанд шинээр томилогдох, албан тушаал дэвшин томилогдох, шилжин томилогдох, албан үүргийг төр орлон гүйцэтгэгчээр томилогдох зэрэгээр нийтийн албанд томилогдохоор нэр дэвсэн нийтдээ 5900 гаруй нэр дэвшигчийн өөрчилсөн мэдүүлгийг хянан шалгалаа. Авилгатай тэмцэх газрын хяналтаар нэр дэвшсэн этгээд нь тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нийт 53 нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг гаргаж, томилох эрх бүхий байгууллага албан тушаалтанд хариу мэдэгдсэний дийлэнх хувийг хөдөө орон нутгаас буюу нутгийн захиргааны байгууллага орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд томилогдохоор нэр дэвшсэн удирдах албан тушаалтнууд байна. Түүнээс гадна тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа нийтлэг зөрчил нь албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаагүй, шууд удирдлагадор хамаарал бүхий этгээд нь ажилдаг, хуулийн этгээд аж ахуй нэгж байгууллагын удирдах бүтцэд бүртгэлтэй, авилгын гэмтэрэгт ял шийдэгдсэн зэрэг зөрчил байна. За цаашид нийтийн албанд сул оронтой гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод явуулах, удирдах албан тушаалтны авилгын эсрэг манлайлал, ёс зүйг дээшлүүлэх, ялангуяа сахилга ёс зүйн зөрчил гаргаж төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авилга албан тушаалын гэмтэрэгт ял шийдэгдсэн этгээдийн нийтийн албанд нэр дэвшүүлэхгүй байх талаар авилгатай тэмцэх газраас холбогдох байгууллагууд мэдэгдэж, биелэлт нь хяналт тавин ажиллаж байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтс шалгаж, шүүхөр шийдвэрлэгдсэн Чингис хаан болон Капитал банкнд холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөвлөлтийн талаарх мэдээллийг нийгмийн даатгалын ерөнхий газраас албан бичгээр ирүүллээ. Сүхбаатар дүүргийн иргэн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нийт 103.5 тэрбум төгрөгийг Чингис хаан банкнаас, Чингэлтэй дүүргийн иргэн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 104.2 тэрбум төгрөгийг Капитал банкнаас банкны эрх хүлээн авахчаас тус гаргуулan нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлсэн. Дээрх шийдвэрүүдийн дагуу нийт 207.7 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөхөөс 2026 оны 4-р сарын 16-ны өдрийн байдлаар 70 тэрбум төгрөг барагдаж, одоо 137.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна. Нийт барагдсан өр төлбөрийн 30.9 тэрбум төгрөг нь бэлэн мөнгө, 39.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 100 ширхэг үдл хөдлөх хөрөнгө байна. Шүүхийн шийдвэрүүд гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын ерөнхий газраас хууль журамд нийцүүлэн холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу Чингис хаан банк, Капитал банк дахь банкны эрх хүлээн авагчаас нийтдээ 100 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөр тооцсон хүлээн авч, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, үл хөдлөх зуучлалын байгууллагаар зуучлуулах, олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэн шууд худалдан борлуулах зэрэг боломжит арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж, нийгмийн даатгалын санд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн ажиллаж байгааг авилгатай тэмцэх газарт албан ёсоор мэдгдсэн байна. Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсэн 2026 оны 1-р улиралд авилга ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн 398 гомдол мэдээлэлд хяналт шалгалтыг явууллаа. Хяналт шалгалтаар 59 гомдол мэдээлэлд зөрчилгүй тогтоогдсон бөгөөд авилга ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомд зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж, зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр 45 байгууллага албан тушаалтанд зөвлөмж хүргэсэн байна.
Тухайлбал зээлийн батлан даалтын сангийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох гомдол мэдээлэлд хяналт шалгалт явуулахад нэр бүхий албан тушаалтнууд нь Э компанид зээлийн батлан даалт гаргахдаа авилгын эсрэг хуулийн 7-1-1, 7-1-ийн 3-т заасныг зөрчсөн, түүнчлэн хөрөнгө оруулалтаа худал мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул нэг албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, хоёр албан тушаалтныг албан тушаал бууруулах, нэг албан тушаалтанд албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах хариуцлага хүлээлгэлээ. Цемент шохоо компанийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох мэдээллийг хянан шалгаж, санхүүгийн зөрчил болон дээд боловсролын хуурамч баримт бичиг ашигласан нөхцөл байдлыг тогтоож, гэмтэргийн шинжтэй үйлдэлийг шалгуулахаар холбогдох байгууллага нэгжид шилжүүлэн албан тушаалын сонгон шалгаруулалтыг тухай бүр хууль журмын дагуу зохион байгуулах талаар Эрдэнэс Монгол компанид мэдгдлээ. Иргэн нас барсан аавынхаа тэтгэврийн мөнгийг үргэлжлүүлэн авч байгаа талаарх мэдээллийг хянан шалгахад тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд түүний нас барсан бүртгэлийн талаарх мэдээлэл тухайн цаг үедээ нийгмийн даатгалын байгууллагад бүртгэгдэхгүй, улсын бүртгэлийн болон нийгмийн даатгалын байгууллага хоорондын захим сангийн мэдээлэл солилцоо хангалтгүй, нас барагчийн талаарх бүртгэл мэдээлэл тухай бүртэнд шинжилэл хийдгүй улмаас тоо бүртгэлийн зөрүү үүссэн, тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээний акт батлагдаж мөрдөгдөөгүй байгаа зэрэгс шалтгаалan нас барсан иргэний тэтгэврт хууль бусаар үргэлжлэн олгогдож, улмаар нийгмийн даатгалын санд бодит хохирол учирсан нөхцөл байдал тогтогджээ. За түүнчлэн хяналт шалгалтын хүрээнд нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023-аас 2025 онд нас барсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн олголтод хийсэн шалгалтын дүнг 2026 оны 1-р сарын 27-ны өдрийн байдлаар хянан үзэхэд нийтдээ 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийг тэтгэврийг үндэслэхүүгээр олгоцсноос 380 үнэтэй холбоотой 1.8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн актыг тогтоон 233 хүнд холбогдох 1.1 тэрбум төгрөгийг бүрэн болон хэсэгчлэн барагдуулж тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэн одоогоор 341 хүнд хамаарах 758.9 сая төгрөгийг нөхөн төлөх хариуцагчийг тодруулахаар ажиллаж байна. Авилгын хэргийг гарсан хойно нь илрүүлж, ял оноох нь гал гарсан хойно ус цацахтай адил. Тэгвэл энэ аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Төрийн шударга ёсны дархлааг бэхжүүлэх үйлсийн хамгийн нарийн, хамгийн чимээгүй боловч хамгийн үр нөлөөтэй арга нь урьдчилан сэргийлэх бодлого тэр дундаа төрийн байгууллагуудад өгч байгаа зөвлөмж юм. Энэ утгаараа авилгатай тэмцэх газрын зөвлөмж нь авилгатай тэмцэх бодлогын чимээгүй шинжилэл болж төрийн үйл ажиллагаанд ил тод байдал, хариуцлагын тогтолцооны стратегийн чухал хэрэгсэл болсоор ирсэн билээ. Авилгатай тэмцэх газраас сургуулдах зөвлөмж бол зүгээр нэг захиргааны албан бичиг биш юм а. Энэ нь авилгын эсрэг хуулийн 18 дугаар зүйл заасны дагуу боловсруулагддаг шалгалтын дүн, судалгааны үр дүн, эрх зүйн дүн шинжилгээнд тулгуурлан тухайн байгууллага салбарт авилга үүсэх нөхцөл шалтгааныг тогтоон тэдгээрийг арилгах арга хэмжээг тодорхойлж заасан баримт бичиг юм а. Авилгатай тэмцэх газрын зөвлөмжүүд нь ерөнхий бус харин тухайн салбарын онцлог тохирсон авилгын эрсдлийг арилгах байгаа үнэлсэн байдгаараа онцлогтой юм. Зөвлөмж өгснөөр авилгын эрсдэл үүсэх цэгүүдийг урьдчилан илрүүлж засах боломжийг олгодог. Түүнээс гадна зөвлөмж хүлээн авсан албан тушаалтнууд юу буруу вэ гэдгээс илүү юу эрсдэлтэй байна вэ гэдгийг ойлгодог болсон. Хуулийн хүрээнд зөв ажиллахыг эрхэмлэх хандлага төлөвшөж, төрийн албан хаагчдын ёс зүй шин шатанд гарч байна. Энэ нь урт хугацаанд авилгыг бууруулах хамгийн доктортой шийдэл юм а. Шийдвэр гаргах үйл явц ил тод болж, албан тушаалтнуудын хариуцлага нэмэгдснээр иргэдийн төрд итгэх итгэл аажмаар бэхжинэ. Төрийн албаны ил тод байдал бол авилгын эсрэг хамгийн хүчтэй зэвсэг юм. Зөвлөмжийг хэрэгжүүлээгүй авилгын эрсдлийг арилгахад итвэх санаачлаг гаргаагүй албан тушаалтнуудыг олон нийтэд мэдээлэн хариуцлага тооцдог тогтолцоо руу шилжих ёстой. Зөвлөмжийг хэрэгжүүлэх нь Монгол улсын авилгатай тэмцэх тогтолцоонд чухал байр суурийг эзлэж байна. Авилгатай тэмцэх газраас хүргүүлдэг зөвлөмжүүд нь хууль зөрчигдөхөөс өмнөх хамгаалалт, алдаанаас сэргийлэх, анхааруулга, эрсдлийн өмнөх хаалт болон хуурчээ. Энэ утгаараа төрийн албан хаагчдын дунд авилгаас ангид байх нь мэргэжлийн бахархал, ёс зүйн хэм хэмжээ болон хэвшиж байна. Авилгатай тэмцэх газар 2007-оос 2025 онд буюу
өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 392 зөвлөмж хөрвүүлж биелэлтэнд нь тухай бүр хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар 496 байгууллагад хөрвүүлсэн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцаад байна. Эдгээр зөвлөмжүүдийг өгснөөр дараах үр дүн гаргаад байна. Тухайлбал Азийн гих 3000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон Автерийн үндэсний төвийн зарим албан тушаалтныг шалгах явцад 1.5 тэрбум төгрөгийг хувьдаа завьсан үйлдэлийг илрүүлж зам тээврийн яамд 2 удаагийн зөвлөмж өгснөөр энэ чиглэлийн дүрм журмуудад өөрчлөлт оруулж автомашины Азийн гих дугаарыг дуудлага худалдаагаар үн хаялцуулан олгох боломж бүрдүүлээд байна. Одоогийн байдлаар дуудлага худлаанаас олсон 12.7 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө санд төвлөрүүлээд байна. Авилгатай тэмцэх газраас Монгол улсын ерөнхий сайдад хөрвүүлсэн зөвлөмжийн дагуу нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс нийтдээ 235 тэрбум төгрөгөөр засгийн газрын дотоод үнэт цаас худалдаа авсан нь эрсдэлгүй. Найдвартай их усурт хөрөнгө оруулж хүүгийн өгөөжөөр сангийн хөрөнгийг өсгөх боломжийг бүрдүүллээ. Авилгатай тэмцэх газар боловсролын зээлийн сангаас олгож байгаа дотоод гадаадын ихтэйд сургуульд суралцуулах тэтгэлэг хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан зөвлөмж хөрвүүлснээр зохих зохицуулалтыг өөрчлөн сайжруулсан төдийгүй зээлийн иргэн төлөлт 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Зөвлөмж нь төрийн байгууллагуудыг өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх вакцин хэмээн зөвлөж болохоор энэхүү вакциныг цаг тухайд нь хийж зөвлөмжөд тусгагдсан зөрчлийг арилгаж чадвал төрийн алба, цэвэр тунгалаг, иргэдэн төрдөө ихтгэл дүүрэн байх цаг орхон байна. Одоо зөвхөн бичиж өгөх биш, биелүүлж ажиллах хариуцлагын эрен үе ирсэн байна. Казахстан улсад авилгын хэрэгүүд орон нутгийн засаг захиргааны түвшинд хамгийн олон бүртгэгдэж байгаа бөгөөд шүүхэж шилжүүлсэн албан тушаалтнуудын тоогоор тэргүүлж байна. Авилгын хэрэгт 5100 гаруй хүнийг 2020-оос 2025 онд яллагдагчаар татсан бөгөөд ойролцоогоор 3200 төрийн албан агчид байжээ. Орон нутгийн гүйцэтгэх байгууллагууд авилгын үзүүлэлтээр тэргүүлсэн бөгөөд 6 жилийн хугацаанд бүс нутгийн захиргаа болон түүний харьяа байгууллагуудаас 1000 гаруй албан тушаалтан яллагдагчаар татагдсан байна. Үүнд 44 аймгийн засаг дарга багтжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь төсвийн хуваарлалт, газар олголт, нөөцийн удирдлага зэрэг эрх мэдэл орон нутгийн түвшинд төвлөрсөнтэй холбоотой юм байна. Харин Үндэсний банк, стратегийн төлөвлөлт шинжилгээний агентлаг, өрсөлдөөнийг хамгаалах хөгжүүлэх агентлаг, соёл мэдээллийн яам, улсын аюулгүй байдлын алба зэрэг байгууллагуудад авилгын хэрэг бүртгэгдээгүй байна. Бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч асан Юн Сок Ёолын эхнэр Ким Конг Хи 4-р сарын 29-ны өдөр давж залдах шатны шүүхээс хувьцааны манипуляц болон хахуул авсан хэрэгт буруутай гэж үзэн 4 жилийн хоригдол оноосон байна. Давж залдах шатны шүүхээс Ким нь арилжаа багтаа хувьцааны үнийг хэд хэдэн трейдертэй хомдрон зохиомлоор өсгөж манипуляц хийх ажиллагаанд оролцсон гэж үзэн анхан шатны шүүхээс загаадгсан шийдвэрийг хүчингүй болгосон талаар мэдээллээ. Мөн нэгдлийн сүмээс гадаад дахь бизнесийн үйл ажиллагаанд нь улс төрийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Chanel брендийн 2 цүнх болон Grab брендийн хүзүүний зүйлтийг хахуул болгон авсан нь тогтоогдсон гэжээ. Шүүхийн бүрэлдэхүүн Ким нь тэргүүн хатагтай байр суурь ашиглан эрх мэдлийн байдлаа ургуулan ашиглаж хахуул авсан. Тэрээр төрийн ил тод байдлын талаарх иргэд олон нийтийн итгэлийг алдагдуулж үндэсний хэмжээнд олон нийтийн санаа бодлыг хуваахад хүргэсэн гэжээ. Шүүхээс Кимд 70 сая воны торгуул ногдуулж Grab брендийн зүйлтийг хураах шийдвэр гаргалаа. Бүгд найрамд хятад ард улсад авилгын эсрэг компанид ажлын хүрээнд өрнөж байгаа цэвэрлэгэнд тус улсын төрийн өндөр албан тушаалтан гадаад хэргийн дэд сайд Сүн Вэйдун өртжээ. Төрийн зөвлөлийн энэхүү шийдвэрийн талаар хүний нөөц нийгмийн хамгааллын яам энэ оны 4-р сарын 14-ний өдөр цахим хуудасаараа дамжуулан олон нийтэд танилцуулсан байна. Одоогоор Сүн Вэйдүнийг ямар шалтгаанаар хизээ огцруулсан талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Гадаад хэргийн яамны цахим хуудасанд мэдээснээр Сүн Вэйдүн 3-р сарын 13-ны өдөр Бруней, Малайз улсаас хятад улсад суугаа элчин сайдуудтай уулзжээ. Мөн өөртөө хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар уулзсан талаар Пакистанаас хятад улсад суугаа элчин сайд Халил Хашми цахим хуудастай нийтлсэн байна. Хятад улсын засгийн газар өндөр албан тушаалтныг огцруулах нь ихэвчлэн тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсныг илтгэнэ. Гэхдээ зарим тохиолдолд албан тушаалтныг ажилд шилжүүлэх тэтгэврт гаргах тохиолдол бас байдаг байна. Авилгатай тэмцэх газар таныг сонсож байна. Та авилга ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэл 1110 дугаард өгнө үү? Авилгатай тэмцэх газар. Авилгатай тэмцэх газрын мэдээлэл нэвтрүүлгийн ээлж дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баярлалаа.